Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Автарт компани маань Японы Togu-ийн их сургуульд болоод Nano Glass Coating гэж компани хамтран бүтээсэн шинэ технологиор хийгдсэн өөрөөр та бүхэнд танилцуулах гэж байна. Тэгээд юун төрөнд манай компани урилгаар хийсэн зочноо бас танилцуулъя. Nano Glass Coat компани нь урт хугацааны судалгааны дүнд энэхүү нано шилэн мөрхүүлийг гаргаж ирсэн юм а. 2 жилдээ нэг удаа бид Японы Tohoku их сургуулийн судалгааны бүрэлдэхүүнтэй хамтран уг бүтээгдэхүүнээ байнгын шинжилж сайжруулалт хийж ирсэн. Уг бүтээгдэхүүний үр дүнг хамгийн сайн мэдрэх боломж нь бороотой өдөр болон тоос шороо ихтэй, бохирдол ихтэй зам дээр явхад байдаг. Миний харснаар Монгол улс нь шороо тоос маш ихтэй газар байна. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа тоос шороо автомашин дээр тогтох нь маш багасж, бус тогтох нь ч бас бага болно. Үүний дараа та машина SafeCare бүтээгдэхүүнээр угааснаар соронзлогдож шороо татах нь бүр бага болно. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд нь мэргэжлийн маш өндөр мэдлэг хэрэгтэй байдаг бөгөөд энэ удаад би өөрийн биеэр Монголд ирэн тус бүрэлдэхүүнд өөрийн биеэр заад сургалт явуулан зааварлагаа өгсөн. Та уг бүрэлдэхүүнээр Nano Glass Coating хийлгэснээр энэ реклам болж магадгүй ч таны сэтгэлд өндөр сэтгэл ханамж өгнө гэдэгт маш их итгэлтэй байна. Машины бие болон шил, доторх салон зэрэгт бүтэн маш өндөр түвшинд хийж өгнө. За тэгэхээр 2018 оноос хойш Автарт компани нь өөрөө үйл ажиллагаа явуулахаас өмнө буюу хэд хэдэн зөв туршлын байдлаар Япон улсад болоод гадны улсуудаар явж байгаа хугацаанд ерөөдөө тоос шороо тогтох бага, хэрхэн баг тогтоох вэ? Автомашины хэрхэн гаднах бодлогын үйлдвэрийн чигээр нь удаан хадгалах вэ гэдэг турш судалгааны ажлуудыг жижигхэн түвшинд хийж ирсэн. Энэ хугацаанд азаар хөлөөлөхөө цогцор автомашины үүсгэн байгуулагчийн арчгуулах Накажима-сан танилцсан. Тэгээд яг энэ хугацаанд болохоор Накажима-сан маань хүртэл 18 жилийн түүхтэй компанийн өмөлгөөний процесыг Монголд албан ёсоор яг Японы стандартын дагуу хамтран энэ өмөлгөөний зүйлийг хийж үзье гэдэг тэгэхээр хэдэн зүйлд бас манай компанитай хамт олонтой ярилцсаны үр дүнд хэдэн турш судалгааны ажлыг хийгээд өнөөдрийг хамгийн эцсийн байдлаар үе зах зээл дээр хэрэглэгчид үйлчлэх бэлэн болчоод энэ удаагийн бичлэг хийж байна. Юун төрөнд бүтээгдэхүүнээ танилцуулах тэгэхээр өмөлгөө маань хоёр үндсэн ажилтай байгаа. Нэгдүгээр автомашины өмөлгөөнд хийгээд бэлдэх гэсэн процесс байна. Тэрний нэг үгээр бид нэр дэрэл өмөлгөө гэж ярьдаг. Тэгэхээр яг энэ тохиолдолд юу гэдэг вэ? Дэрэл өмөлгөөг сонгохдоо Накажима-саас сонгож Rubus брендийн тэр чигээр бүтээгдэхүүнээ сонгосон байгаа. Зүгээр гол давуу тал нь юу гэхээр энгийн дэрэл өмөлгөө автомашин дээр хийж яхад явцад дэрэлний ормууд гарах тийм ээ. Тэрийг амжилттай дахиж тийм дэрэл явах. Тэгэхээр гараар явах мэтлэн автомашины лакийг улам нэмэгдээд байдаг гэсэн. Rubus технологид болохоор тийм байхгүй юм байна. Юу гэхээр ерөөсөө шууд дэрэлээр явал араас нь арчхад ямар ч дэрлийн орон үүсэхгүйгээр автомашиныг маш сайн өнгөрдөг юм байна. Тэгээд үндсэн суурийг болохоор бид нар Rubus брендийн яг нэг дэрэл өмөлгөөр хийгээд явуулж байгаа. Дэрэл өмөлгөө хийгээд автомашинаа яг нэг лакийн үйлдвэрийн шиг бэлэн болгочоод энийг удаан хамгаалахын үүднээс дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа. Энэ бүтээгдэхүүн дээр хэрэглээд нэг таалагдсан юм юу гэхээр Накажима-сан хэлсэн эхлээд автомашиныхаа яг ачуур авах бодисоо найруулах тийм ээ. Яг бэлтгэл ажлаа хийхэд Монголын ус маань уус арай жонглохгүй байна. Монголын ус хаяг хатуулгатай байна гэдэг асуудлыг ярьж гисэн. Бид нэр зөвшөөрсөн шүлтлэгч усыг автомашиныхаа яг дараалал ашиглаж байгаа. Ачуураа хүртэл угаахтай энэ бас стандарт нөр гэдэг юм байна. 1, 2, 3 гэсэн 3 шаттайгаар ачуураа хүртэл угааж машинаа цэвэрлэх юм байна. За тэгээд цэвэрж дууссан дараа дараагийн өмөлгөөний бодисууд болох эдгээр бодисуудаар ашиглах юм байна. Тэгэхээр энэ бодисууд нэрхэд ямар дараалалтай явдаг талаар бид та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр ерөнхийдөө Nano Glass Coating буюу автомашины хамгаалалтын үүсгэхэд бол үндсэн 3 дараалтаар явдаг юм байна. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг удаа юм төрхөөд нэг удаа шилэн Nano Glass хийгээд тэр нь бол хангалттай байж болдгүй юм байна л да. Тэгэхээр үндсэн 3 дараалтай явдаг юм байна. Нэгдүгээр дараалт болохоор Elite 63 гэдэг нь болохоор суур автомашиныг одоо манайхаар бол гүрэн буюу суур өмөлгөөний суур нь явагддаг юм байна. За дараа нь энэ автомашин дээр яг автомашиныхаа өнгөлгөө байдлаар энэ B style нөр явагддаг юм байна.
За тэг энийг явуулж дуусчаад дараа нь хамгийн сүүлд нь амбассадор буюу яг нөгөө бүрхүүл үсгэж хамгаалтын нэг юм байна. Тэгэхээр үндсэндээ суур тэгээд бүрхүүл үсгэж тэгээд хамгаалт гэсэн ийм 3 шатар яваа. Тэгээд тэр болгон дээр яг автомашина зориултын гэрлэлээр 50 см зайтай тэгээд нэг деталыг 5 минут ингээд шараад тэгээд тэр болгонд деталь болгонд тусад нь энэ бүтээгдэхүүнүүд дараалал явуулаад гэрлээ шараад дахиад явуулаад дахиад явуулаад ингээд үндсэндээ 3 ийм дараалтайгаар энэ манай бас кодыг хийснээрээ яг Японд яг Японы стандартын VIP гэдэг үйлчлэгэнд хамагддаг юм байна. Тэгээд мэдээж эдгээр үйлчлэг хийхэд дахиад зөвлөгөөний хэлдэг. Цэвэрлэгээний процедурд нөхцөл бас бидний safe care гэдэг нь яг байгалийн гаралтай дээр нөгөө статик цэник буюу автомашинд тоос тогтноо шороо наалтах юм цахилгаанчлалын зүйл үүсэхгүйгээр гэдэг ийм цэвэрлэгээний процесс ашиглах юм байна. За дээр нэмэлтээ дахиад нөгөө автомашины шилэн дээр бас борооны ус болоод цантах дээр нөгөө шавар ус тогтохооргүй байхын тулд бас яг энэ Nanocross SVR7 гэдэг энэ процессыг бас шилэн дээр хийдэг юм байна. Яг энэ бүгд стандартаар ингээд хийчихээрээ Японд болохоор 10 жилийн баталгаатай яг үйлчлэг болд юм байна. Гэхдээ Монгол улсад мэдээж нь эрс тус цаг гартай дээр маш их шороо тооцоолдог. Бидний зүгээс яг энэ хүү үйлчлэгтэй бүр автомашиныхаа яг энэ үйлчлэг хийсэн тохиолдолд 3-5 жил яг энэ одоо яг хийгээд дууссан энэ шин чанараа хадгална гэдэг байдлаар бидний зүгээс үзэж байгаа. Манай компанид энэ үйлчлэг ямар ч ихэлжлээ. Тэгээд манай Facebook дээр утсаар тавхны холбогдоод энэ үйлчлэгийг хийлгээд байх боломжтой боллоо. Тэгээд яг энэ үйлчлэг хийж байхад хамгийн түрүүнд Накажимасанд маш их баярлалаа. Тэгээд манай компани жижигхэн манай компани тоогоод бидтэй хамтраад энэ үйлчлэгийг ингэж хэлүүлээд тэр зэс маа яг Японы стандартаар бид нэр хамтраад хийгсэн. Тэгээд энэ бүх цаг хугацаанд тусалж байгаа хүмүүс нийт автомашин хэрэглэгчтэй хүмүүс маш их баярлалаа. Тийм байна. Тэгээд дараагийн дугаарууд дээр бас энэ үйлчлэгэнд дараалал дахиад та бүхэнд танилцуулж байна. Тэгээд автоарт дээр ийм үйлчлэг хийлээ. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд манай дээр хэлсэн дээр уцаа та бүхэн маань холбогдоо